Ялтны аягаар 12379 тоод хэрэг. 1. Генет алга болсон хүн. 1974 оны 9-р сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод нэг залуу гинт алга болов. Энэ явдал олныг хэрт хийлгэж одоо болтол тайлагдаагүй онцох хэвээр үлджээ. Эцэг нь ах яаманд чухал албаны хилцээний дарга байсан болохоор хүүг нь гадны орны байгууллагад барьцаанд авсан байх гэж зарим нь тааж байхад тэр аригчин золиг нэг газар л хүний дургу өргөж алуулаа биз. Эсвэл тэнэд явчихсан байх. Арай нөгөө харь гаргийнхан гихчлэн тухайн үедээ янз янзын битүү яриа харигдсаар сүлдээ сэргийлгийнхэн байцааж байгаа сэжигтэн ялтнуудаас ч энэ хүний талаар сонжиж нэгсэн асуулт тавьдаг болсноор зарим сүхэтэй ялтан үүнийг хувийн зорилготой ашиглахыг ч оролджээ. Алга болсон залууг Батсүх гэдэг 1951 онд төрсэн тэр үед 23 настай байжээ. Сүхбаатарын районы 23 дугаар хороо 58 дугаар байрны 6 тоотод аав ээж дүүтэйгээ амьдарч байжээ. 9 дугаар сарын 30-ны өглөө аав ээж нь ажилдаа дүүнэр нь хичээлдээ явхад Батсүх басаагүй орондоо унтаад үлджээ. Өдөр дүүн хичээлээс ирэхэд ах нь түлхүүр тавьдаг айлдаа түлхүүрээ орхиогүй байсанд гэртээ орж чадалгүй хүлээж ядаад аавраагаа уцтаж байж хаалгаа онгойлгуулж оржээ. Тэгтэл тэр оройд оч маргааш нь нөгөөдөр нь ч ирсэнгүй. Гэрийнх нь улам төгшиж сэргийлэхэд мэдэгдэж найз нөхөд хамаатан садан хажуулаасаа ч асууж сураглаад сураг чимээ гарсангүй. 5 хоногийн дараа доод авхарт нь байдаг жаргал сайхны ээж хөгшин нь үгүй найдангийн хүүн манад түлхүүрээ тавиад ирж авдаггүй гэж үгэлсээр Батсүхэд үлдээсэн түлхүүрийг авчирч өгчээ. Хөгшнийг тэр өглөө 11 цаг үед цаад өрөөндөө ачхүүгээ хооллож байх үед хаалганы хонх дуурчээ. Жижиг хүүхэд нь хаалгаа онгойлгох гээд Батсүх зохион түлхүүрээ өгөөд явсан гэнэ. Харин түлхүүрээ байнга тавьдаг байсан зэрэгэлдээ хаалганы айлын 10 настай охин ярихтаа. 3 залуу хог асгаж байхад ирж Батсүхийг дуудаад өг гэж хэлж дуудуулаад хаалгаа онгойлгоход нь орсон. Үзүүл таних бололтой ярьсан боловч янз бүр яриад хүн харуулж хотын төвөөр дархан эрдэнэт хүртэл авч яваад үр дүн хүрсэнгүй мухарджээ. Үерхдэг байсан найз нөхдөөс нь албаа амны чиглэлээр асууж зураглаад сураг гарсангүй. Тэд 9 дугаар сарын 30-наас өмнөх нь л хамт наригсан, архицсан, Батсүх хүнээс мөнгө нэгсэн зодолцсноо ярьснаас бус 30-ны өдөр уулзсан хүн нэгийнхэн ч гарсангүй. Цагдан сэргийлэхийн ажилтнууд найдан хурандаа гэрж мэдэгдсэний маргааснаас нь эрүүн сурвалжлах хэрэг нээж бүхий л арга хэрэгслээсээ сурвалжилсан боловч олсонгүй байсаар 1982 он гарчээ. 2. Найдангийн Батсүхийг би мэднэ. Эцэг их офицер сэргийлэгчгүй эрэлт сурал болоод олдохгүй байсаар он жилүүд өнгөрөн гайхширч байтал гинт сураг нь гарчээ. Ялтан Төмөрбаатар 1982 оны 1-р сарын 14-нд ярихтаа Шайн Бата Батмөх насан буяанаар нэг орой гэрлэн ресторанд архи ууж байгаад Батмөх хоёр найдан хурандаагийн дорж Батсүхийг дагуулж гарч ирж архицсан. Сүүлдээ хоорондоо зодтолдож Батмөх нь Батсүхийг цохиж унагсан. Батсүхийг өгчгээр нь цагаан давааны хогны орчин болсон гинлээ. Үүнийг 1979 оны 6 дугаар сарын 20-ны үеэр архи ууд суухтаа насан буян надад ярьсан гэж мэдүүлв. Сэжүүр гарч ирсэн сэргийлхийнхэн сэргэж ярьсан болгоныг нь шалгаж болцол болгоныг биелүүлж байв. Төмөрбаатар хизээний худлаа үний эмсэдэд суулгаад цааш нь ямар нэгэн болцол шаарддаг итгэлгүй ялтан л та. Тэр даалтанд гаргаж өг. Берлигийн колонд байгаа Орос, Липа, Баяраа эмэгтэйчүүдийн хорход байгаа Сэрдам цэцэгмаа нартай уулзуулахыг хариу шаардав. Ярьсан зүйлүүд батлагдаагүйч тавьсан болцлыг хүлээж авч олдохгүй болсон хүнийхээ төлөө сэргийлэх юу ч биелүүлэхэд бэлхэн бөнжигнөв. Төмөрбаатар 1983 оны 7 дугаар сарын 6-нд урьдах мэдүүлгээ өөрчилж 1977 оны үед Баяраа Баточир нартай архитект суухад Батсүхийг Батмөх нар зодож алаад хог дээр хаясан гэж би худлаа ярьсан юм гэжээ. 1984 оны 11 сарын 24-нд би 1978 оны үед Бадрах Баянжав нартай нэг удаа архи ууж байхдаа согтоод тэд Батсүхийг алсан тухайгаа хоорондоо яриад маргалдаж байсан юм. Тэд алсан. 1985 оны 2 дугаар сарын 25-нд Бадрах Баянжав нар зодож алаад Бадрах хувийн машинаараа шарлыг нь толгойтын цаана чулуу авдаг газар авч шаясан. Энэ бол ястай яг үнэн. Шалгаад өөрөөр нь заалгаж газрыг ухахад шарилж ийм нэртэй хүмүүс ч батлагдсангүй. 1985 оны 2 дугаар сарын 27-нд Бадрах Тойпугаар Батсүхийг толгоор нь цогсон
Баянжав араас нь өшгөлж унгаад унсан хойно нэлгэр рүү өшгөлсөн юм. Баатрах эрдэнэтэд байгаа гэсэн. Нэрээ сольсон ч яж магадгүй гэв. Төмөр Баатрыг авч явж шарил болсон гих газрыг заалгасан боловч юу ч олдоогүй. Ийхүү 1990 он гартал янз бүрийн нэрхэлж олон газар ухуулж эргэж ботсон мэдүүлэг өгч байснаа эцэст нь худлаа ярьснаа хүлээв. Харин 1990 оноос томчуудын хүүхдүүдийг татаж ярив. Түүнд дэжтийн тэрвш готын экватор нарыг улсын прокурорын бүдрагчаа хилцээний дарга Отгонбаяр, генерал Думбраа, Хурандаа Чулуунбат найд нарт ярьжээ. 1990 онд тусгаар тогтнол сонины сурвалжлагч нарт ярьж үнэмшүүлэн сонд бичүүлж ардчлалын шуугиан дээр бас нэг шуугиан нэмэгдэж унаж уруудсан товчооныхныг муулах эд үе төрлөг нэмжээ. Тэр сүлдээ буруу юм хийснээ мэдэрмэгц сониноор уучлахгүйж худлаа гэдгээ тайлбарлаж байсныг зарим уншигчид санаж байж магад. Ялтан Төмөр Баатрын яриа. Би 1974 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн онгонд отрядын төлөөлөгчөөр ажиллаж байсан. Батсүх алга болох үед би хотод байгаагүй. Тэгээд 1980 онд хэрэг хийгээд ганцад мөрдөгдөж байхдаа наранд гарахын тулд олон хоног бодож төлөвлөсөн. Бодохноо хин нэг том даргын хөөхөд хийгээд эцэг нь энэ хэргийг дарчихвал зүгээр санагдаад байсан. Санаандаа сайтар үнэмшилтэй зохион бодож өөртөө ч түүндээ итгэж аваад нэг өдөр мөрөн дэлгэрт найдангийн Бацүхийг гаргаж өгье. Думбраа генерал найдангоо хоёрыг байлга гэсэн. Тэгээд тэдний дэргэд би Бацүхийг Өлзий тогтохын бата, Пунцгийн Батмөнх нар алсан юм. Үүний дараа тодорхой ярив. Намайг мөрдөнгөөс даалтанд гаргах юм уу? Нарны эмнэлэгт хэвтүүл гэдэг шаардлага тавьсан. Тэгээд 1-р сард даалтанд гарсан. Маргааш нь би Хурандаа Чулуунбатад ярихдаа 1974 оны намар хил дээрээс нэг удаа яриад 12 дугаар хороолд явж байхад Бацүх зүс таних хоёр залуутай хамт архиугаа цууж байсан. Намайг дуудаж архиу ажуулсан. Тэгтэл Бацүх нөгөө хоёртойгоо муудалцаж зодолдоод нэг нь Бацүхийн толгой руу төвбөгөөр зохиж унагсан. Тэгээд дамнаад явсан гэж зохиож ирсэн. Сэргийлхийнхэн шалгаад үнэмшихгүй орхисон. 1987 онд хорих газарт намайг ажил хийдэггүйгээд дэглэм дээшлүүлэх болохоор дахиад прокурор бүдрагч аваад худлаа ярьсан. Үнэмшүүлэх зорилгоор тэр өвшөөс 8,000 төгрөг болор цом, дурсгалын цаг, костюм авсан болгон зохиомжилсан. Ингээд худлаа ярьж болж байсан. Харин түүнээ баталж шарил байгаа газрыг заах болохоор худлаа нь баригдаад болохгүй байсан. Надад нэг хүний арга ясал хэрэгтэй болсон. Эмнэлэгт байхдаа Баян онгорын Баасанхүү гэдэг залууд хүүрнээс айдаг хэрвээ тааруул их андаа гэж яриад чи юу н ан хийдгүү. Хүний ястаа таарч байв уу гэхэд тэр би Архангай аймгийн Чулуун сумын нутаг салхитын оргуу гэдэг газар явж байтал нэг үнэг таархаар нь бүрэнкийд нэг цагаан жолоод ирлүүлээд бууцчихсан чинь хүний арга яс байсан гэж ярьсан. Тэр арга ясыг зурулж заалгаж аваад газараа заахаар явсан. Прокурор Төвшинбаяр 1987 онд прокурор Отгонбаярын удирдлагаар Түмэн прокурортой хамт хэргийн газар заалгахаар хорих байрнаас нэрийг нь мэдэхгүй нэг хүн авч шууд Архангай руу давхиж шөндөө орж аймгийн прокурор Сэлэдийн өрөөнд тонсон. Өглөө нь нөгөө хүнээ аваад гүүр заалгаж очиулахаар явсан. Авч яваа хүн нэг л зөвүүн айхтар хүн санагдсан. Нэг чулуутай ам гарч ирэхээр гараа хооронд нүрээд л үнэхээр аимшигтай. Ястай нүдэнд харагдаад байна гэж яриадсан. Нэг дэнждээр зогсоод цааш явган явхад нөгөө хүн яг мөн байна. Энд л үе мөчөөр нь тасалж хийсэн гэж хэлсэн. Би тэгтэн хэдэн жилийн өмнөх юм бэ гэхэд нэлээд олон жилийн өмнөх юм ярьсан. Би тухайн үед яс хувцсны сэгэл олдвол олдох юм байна да. Ястай үлгэр тоглоом шиглэн болох нь дээ гэж бодож явсан. Тэр хүн биднээс өмнө Татанхай гიშгсээр явж байснаа 40-оос 50 м холдмогц гинэт зугтаачихсан. Бид араас нь хөөж барьж авсан. Прокурор Түмэн тэр газарт 11 цаг үед очсон. Нөгөө ялтан нэрийг нь мартжээ. Хүүрийг олно гэдэл бид дагаад л явсан. Ялтан энэ гуунд бид доороос явж гарч ирсэн гэдэл яриад очихоор байдаггүй. Бид өдөржингөө хоосон ирээд ядарч залгсан. Сүүлдээ бид тэр уулыг нийттэн самнаад ч юу ч олоогүй. Тэгээд өөр нэг жижигхэн хаттай уулууд тарж ирээд бас олдохгүй мухардаж байтал жолооч нэг өгөрсөн гавлын ясны хилтерхий олсон. Жолооч нямсуран тэр ялтан энд ч тэнд ч байгаа гэдэл тарганы нөхрөө гүйжчихэд л нэг л мэдэхгүй хуурмаг шинжтэй байсан. Энэ үед би согтуу байсан гэж тэр ярьж байсан. Тэгээд бүр захлахад олдохгүй нэ гэд машиныхаа хажууд ирсэн чинь Отгонбаяр Төмөр Баатартай уулзч чи худлаа хэллээ.
Энэ бүх зардлыг чи төлнө шүү гэж загнаад Төмөрбаатар нь би та нарт тус бол ийл гэж бодсон гэд уйлаад гачин байсан. Ингээд би өлжөөний дээд толгой дээр гарсан чинь хатны оролт толгойн яс байсан. Тэр орчинд таргууны яс, малын яс зөндөө харагдсан. Энэ хатан дээр шувуу сууж авчирсан юм иддэг бололтой санагдсан. Ялтан Төмөрбаатар баярлаад доороод өгцөөд л надыг барьж авч тэрвэрэд чи ёстой тус бодлоо. Би амьд гардаг юм бол чамд тус болно гэдэл сүд болсон. Ялтан баасан сүрэн. Би Кавдрат Төмөрбаатартай шоронгийн эмнэлэгт цуг хэвтэж байхад өгсөн хүний яс олох юм яриад чи тийм газар мэдхүү гэд асуугаадсэн юм. Би Архангай аймгийн Чулууд сумын нутаг Салхиутын оргиу гэдэг газар өгсөн бухын яс үтснийгээ Төмөрбаатарт хүний яс болгож худлаа зохиогоод яриад өгчихсөн. Төмөрбаатар сэтгэлэн сэргээд л 2-3 хоног намайг шалаад газрыг заалгаж авсан. Надад хүний хөөр олох явдал маш хэрэгтэй гээд байсан. Тэр салхитын оргиу хөрөх замыг асууж лавлаад байхаар нь би хэлж өгсөн юм. Готвын их баяр сэжигтэн 1990 оны 12 дугаар сарын 2-нд гэртээ байхад аав над руу уцтаж сонин дээр ийм гарч гээд тусгаар тогтнол сонины дугаар үзүүлсэн. Түүнийг уншихад надыг бусдад бүлэглэж найдангийн хүүг алсан мэтээр худал гүтгэж өвтсөн байсан. Сонинд дурдсан хүмүүсээс аюураас бусдын танихгүй юм билээ. Би сонины эрхлэгчтэй уулзаж цэргийн прокурорт гомдол гаргасан. Би 1974 оны 9 дугаар сарын 30-нд Куб улсын Гавана хотын их сургуульд хэл утга зохиолын ангид суралцж байсан юм. Кавдрат Төмөрбаатарыг огт танихгүй, Батсүх гэдэг хүнийг огт үзээгүй. Тэр сониноос л нэрийг нь үзлээ. Гүтгүүлсэндээ туйлын гомдолтой байна. Их баяр үнэхээр энэ үед Монголд байгааг нь батлагдсан. Норж хотгийн тэр биш. Дижид дугаан давар хүүхэд. Тусгаар тогтнол сониноос Батсүх гэж хүнийг диждийн тэрвш Готын их баяр Юра гэж 3 хүн зодож алсан гэж шоронд хоригдож байгаа Төмөрбаатар гэдэг хүн ярьсныг уншаад их гайхсан. Ингэж гүтгүүлсэн гомдлоо цэргийн шүүх прокурор хоёрт гаргаад байна. Би найдангийн Батсүхийг ч Ялтан Төмөрбаатарыг ч танихгүй юм. Огт үзээгүй. Сонинд гарснаас хойш инх баяр Юра нарыг таньдаг болсон. Юра биш, аюур нэртэй юм билээ. Сонинд гарсны маргааш нь би эрхлэгч болон сурвалжлагч нартай уулзаж мэдэгдэл өгч гомдлоо гаргасан. Миний хөгшин эцгээр л оролдмоор санагдсан юм байх. Би 1974 онд 23 настай 122 дугаар ангид салааны захирагчаар ажиллаж байсан. Баг дэслэгч цолтой эхнэр Бадам хүү Эмэнэрийнхээ хамт 1-р Төчим ангитад дөрвөлээ амьдарч байсан. Манай ангийн дарга Хурандаа Чимэд, штабын дарга нь Ахмад Чимэд Дорж гэж хүн байсан. Нэмж хэлэхэд найдангийн Батсүхийг алга болсон гэх өдөр хээрийн сургуульд гарсан шиг сонинош уншаад санаанд орж ирсэн. Үүнийг ангийн нууц архиваас үзэж өгнө. Архиваас нь үзэхэд үнэхээр 1974 онд хээрийн сургуульд ангитаагаа гарсан байх боловч сургууль хийсэн сар өдөр зөрж байлаа. Хохирогч Батсүхийн эцэг найдангуй удаа дараа давхар өргөдөл сэжиглэлийг Төмөрбаатарын үгэнд түшиж гаргаж байсан учраас 1991 оны 3 дугаар сарын 2-оос эхлэн хүн амны хэрэг гарснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. 3. Ялтны аяг 1991 оны 10 дугаар сарын 23-нд Ялтан Төмөрбаатар Авдрантын 20 хангаас мөрдөн байцаах газрын 5 дугаар хэлтсийн дарга Хурандаа Дорж боломд яаралтай хүлээн авч уулзахыг хүсч загтал өчжээ. Хүсэлтийг хүлээн авч уулзахад 1978 онд Гамгань тэрвш бид 3 архиуд цогтоод Гамгань тэрвш нар хоорондоо зодтолтон хэрэлдэж байхдаа Гамгань нь тиймдээ тулбал жижигхэн алсан, бээжхэн алсан. Тэгвэл найдангийн Батсүхийг алснаа гаргаж тавина гэсэн. Би маргааш нь тэднэрийг энэ тухай чинь сэргийлэхэд хэлнэ гэж сүрдүүлж байж бүх юмыг нь яриулж авсан юм. Надад тэд магнитофон 13,000 төгрөг 4 шил архи авчирч өгсөн. 4 шил архийг нь хувааж угаад та нар одоо надаас нуугаад яах вэ? Тэр шарилчин найдвартай газар байгаа юм уу гэхэд цагаан давааны хогон дотор булаастай би жаахан найдвар муутай газар гэхээр тун найдваргүй газар юм байна. Хол газар зөөж болох хэрэгтэй юм байна. Би туслая гэж Шарлын үзэх санаатай хэлсэн. Тэр биш Гамган хоёрын ярьснаар бол эхлээд Рихард Зорге буюу Зориг Батсүх нар тэр бишийн ванны өрөөнд маргалдж байгаад Батсүх нь эхлээд Зоргоог зохиж авсан. Толгоор нь зогсон. Тэр биш араас нь тэрвэрч авахаар Батсүх эргээд тэр биш рүү дайрахаар нь Рихард Зорго Батсүхийг зохиж унгасан. Тэр биш дээр нь 2 удаа өшгөлсөн. Батсүх босч ирж агсан тавьж Гамгантайч Юратайч зодтолцсон. Бөөн зодоо болсон гэсэн. Тэнд бас Ганбаатар инх туяа Зина Аги гэсэн 4 хүүхэн байсан.
Тэднийг нь янхан хүүхнүүд гэж Бацүх хэлж хэрэлдэцгээсэн бололтой. Бацүх бөөлж унаа цэргээгүй юм гэсэн. Гамгай нь Москвич машиныг өөрөө жолоодж аваач хайсан гэсэн. Ингээд 1978 оны 9-р сарын 24-нд 28 дугаар автобазын махны зээл 130 машинтай Батжаргал гэдэг жолоочтой бид орой бүрэнкийд очиж тэр биш Гамгай нь бид гурав шарлыг гаргаж авч тэрэлжийн ихэнд аваачиж болсон юм. Би газараа шууд зааж өгч чадна. Түрүүнд ярьж зааж газар ухуулж байсан бол бүгд худлаа. Би салхинд гарч хүн амтантай уулзах, ажил хийхгүй, ганц удагт ирж амрах гэсэн юм. Одооны мэдүүлэг бол яг үнэн. Шарлыг гаргаж өгснөөр энийг би батлах болно. Готвын их баяр, Бата, Батмөх, Бадрах Баянжав гээд урд нь ярьсан зүйл бол зүгээр л миний төсөөл байсан юм. Бүдрагчаа Отгонбаяр нарт би өөрийн төсөөллөө хэлсэн байхгүй юу гэж удаа дараа мэдүүлж шарлыг зааж гаргаж өгөхийг хатуу амласнаар 1991 оны 12 дугаар сарын 28-нд шүүх эмч прокурор шинжээч цагдаа гүйцэтгэх ажилтныг ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэй гарч тэрэлж амралт орж түүнээс цааш туулгалыг 22 км өксөж цааш голыг 3-4 удаа мөсөөр баруун зүүн тийш гарч явсаар машин явах ямар ч болцоогүй газар туулж явган 3 км гэртээ яваад найдангийн Бацүхийн шарлыг яг энд болсон гэж нэгэн хонхор газрыг заажээ. Уг газарт мод цуглуулж шатаан газрыг гисгэж 2.5 м ухахад юу ч гарсангүй. Газар нь байгалийн тогтцоороо байсан аж. Ингээд шарил олдсонгүй боцож иржээ. 1992 оны 1-р сарын 11-ний байцаалт та Бацүхийн шарлыг хизээ гаргаж өгөх вэ? Миний мэдээллийг үнэлж цэгнээд үн мөнгө өгөх. Мөн гэртээ 10 хоног харих чөлөө олгол зааж өгнө. Энэ мэдээлэл 10,000 төгрөгөөс доошгүй үнэлэгдэн байх. Үүнийг нэгд өдөр ихэд бүрэн шийдэж хариу өгөхийг хүсэж байна. Үүний дараа шарил заах цаг өдрөө та нөхдөдөө ярилцаж тогтъё. Хүсэлт хангахгүй бол хизээч явахгүй. Үргэлжлэл бий.